Өвөл яг өдий тогтмол малгайгаа өмсдөг хүмүүсийн үйл яг энэ лайк тараад үлдээчих. За энэ нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтойг нь өнөөдөр хэлж өгье. За өвөл бид нар малгайгүй явахаас гадна мөн дээрээс нь за одоо өглөө хүсээ угаачаад одоо гүйц татаалгүйгээр ингээ хүүтэнд гараа авчдаг. Ингийн бол яг юу болдгийм бэ гэдгийг хэлж өгье. За нэгдүгээр гэвэл за хүн бол мэдээж толгоогоор их дулаан алдчихийдэг аа. За тийм учраас ингээд эхний ээлжинд бол толгой өвдөж идэг. За ой тогтолт суларч идэг. За тэр сурах насны одоо сурагч оюутан дүүнер маань гэвэл нөгөө сурах одоо төвлөрөх чадвар бол маш ихээр алдагдчихэйдэг. За мөн одоо тархлаа суларж идэг, энэ ханиад томоогүй их амархан хурж идэг. За хараа муудах, сонсгол муудах, за нүднээс нулимсг гарах, за нойр одоо муудах, за мөн одоо хүсний мөн хуухны эрүүл мэндийн байдал алдагдах маш олон эрүүл мэндийн одоо асуудал бол тулгардаг юм аа. За дэлгэрүүлээд үсний эрүүл мэндэд ямар их сөрөг нөлөө учруулдгийг нь товчхон 3 шалтгаанаар хэлж өгье. За нэгдүгээрт нь гэвэл үсний бүтэц нь одоо маш гэмтчихэдэг. За нөгөө норсон нойтон ус маань бол бүтэцийн хувьд бол маш их хэврэг болсон байдаг. Ингээд хүүтэнд гараад ирэхээр ус маань хөлдөөд үсний гадна давхар маань цуурч гэмтдэг. За ингээд ус маань амархан тэр хугарж байгаа, салаалж байгаа, шир үсэж байгаа, хоорондоо маш ширэлдэж байгаа, маш хэврэг болдог байна. За хоёрт нь гэвэл толгойн арьсанд нөлөөлж идэг. Ингээд нөгөө нэг чигтэй одоо хуух маань хүүтэнд гараад ирэхээр хүүтэнтэй нийлээд хавсраад юу галдаггүй гэвэл үс маш ихээр хагддаг. За тэгэхээр хуухны одоо орчинд бол маш ихээр асуудал үүсч эхлэх нь тэгээ толгойн цусан хангамж маш ихээр буурж идэг. Ингээд үс сургалтанд маш ихээр удааширч идэг байна. За гуравт нь гэвэл үсний өнгөний одоо тэр гялалцсан гой өнгө бол алдагдж идэг. За энэ дотор бол нэгдүгээрт нөгөө нэг өөрөөрөө маш гоё тод хар үстэй маш гоё тийм одоо үстэй хүмүүсийн үс бол ерөөхдөө тийм одоо ганцсан өнгө алдсан байж идэг бол за хоёрт нь гэвэл үсээ бодсон хүмүүсийн хувьд бол тэр бодогтой ус маань маш хурдан өнгө алдах, үсний тэр өнгө маш их бүдгэрэх, үс их хурамтгай болох энэ эрсдлүүд бол маш их үүсч идэг байх нэ. За өнөөдөр эрүүл мэндийн зөвлөгөөт бол миний одоо хэрэгэлдэг халгаа брэнд бол хамтран ажиллаж байгаа. За халгаа брэндийн хувьд бол одоо үсний эрүүл мэндэд за уралтанд их сайнаар нөлөөлөх 4 төрлийн шампунь болж байгаа. Үүнийг хэлж өгье. За нэгдүгээр нь гэвэл миний гарт байгаа одоо хужиртай төрлөөж байна. Энэ бол үсний өнгөг маш ихээр сэргээж өгдөг, хуухыг болон одоо арьсыг эрүүлжүүлж идэг. Хууханд маш их цэвэрлэгээ хийж өгснөөр үсийг илүүхээр өтгөрүүлж өгдөг энэ төрлөөж байна. За хоёрт нь гэвэл одоо мөнгөчүүлсэн төрлөөж байна. За мөнгөчүүлсэн төрөл бол хүмүүс бол маш ихээр үсээ бодуулж байгаа. Тэгэхээр нөгөө нэг үсний бодогтой үсний хордлогыг маш ихээр тайлж өгч идэг. Хуухыг илүүхээр эрүүлжүүлж өгөхөд бол энэ мөнгөчүүлсэн бол их тустай байх нь. За гуравт нь гэвэл одоо энэ хагны эсрэг шампунь гэж байна. Тэгэхээр хуухыг маш сайн цэвэрлж өгнө, хагийг маш ихээр бууруулдаг, үсний бат бөх байдлыг нэмэгдүүлдэг, үс уналтыг илүүхээр зогсооход илүүхээр энэ төрөл нь бол тусалж идэг байна. За дөрөв дэх төрөл нь гэвэл тэжээлийн шампунь гэж байгаа. Тэгэхээр үс уналтыг бол зогсоож идэг. Тэгэхээр үсэнд илүүхээр тэжээлийг өгж одоо тэр өнгийн илүүхээр сайжруулж уралтыг илүүхээр түргсгэж үсийг илүүхээр өтгөрүүлж идэг ийм дөрвөн төрлийн шампунь бол байж идэг. Тэгэхээр